За 7 дугаар хичээлийн 3 дугаар хэсэг. За тавилгаа оруулж ирэхэд тулд энэ давхаргаа тавилга гэдэг дээр нээлттэй байлгана. За энэ insert тооцны контентыг задлаад decenter нүгээр оруулж ирж болно. Мөн гарнаас center гэж бичнэ. За ингээд оруулж ирж болно. За энэ дээр home гэдэг цэцгийг авах нь мэдчихэж байгаа тийм ээ. Home. За энэ home гэдэг цэц рүү орлоо. Блок дээр хоёр товшин. За тэгээд нөгөө оруулж ирэхдээ ингээд чирээд оруулаад ирнэ. За өөр хэрэгтэй тавилга юу? За үүдэнд энэ цэцэг байсан. Бүйдэн байна. Бас юм бүйдэн байна. За бусад тавилгануудыг өөрснөө оруулна үсттэй. За энэ kitchen гэдэг дээр орохоор блоком 2 товшоод range oven. За энийг хаач. За тэгээд тавилгаа энэ ингээд чирээд барилуулчихнаа. За энэ овны эргүүлж таарах нь 1 градус. За ингээд барилуулаад. Цэцэг бэдэн за энэ бэдэнга мөргүүлээ. За түрүүн бас ормон давхар хэрэгцсэн байна. За орыг ингээд авсан ч байхгүй тийм. За энийг устгаад. За одоо би тавилгаа оруулаад ирсэн. Хэмжээ тавих нэ. За балаан зураг дээр хэмжээний тохиргоо ярих нь үү? Тохиргоо ярих нь. За мэдээж хэмжээ гэдэг дээр давхаргааны чи. За мөн хэмжээний тохиргоо хийхдээ яг адилхан. Анатет цэцгийг задлаа. Энэ сумыг задлана. New. За энэ дээр нэг нэр өгчээ. Fashion. Continue. За энэ symbol хараа үсийг энэ обликийг налуу зураасаар авдаг. За энэ сүүлийн үеийн стандарт нарийн зураасаар. Хуучин бол өргөн зураасаар налуу зураасыг тэмдэглэж исэн бол одоо сүүлийн үеийн стандарт маань нарийн зураасаар хийдэг болсон баг. Тэгэхээр хэмжээ тавилтынхаа хэмжээний тохиргон дээр нарийн зураас 0.13-аар хийчих хэрэгтэй. За энэ сумны өндрийг бид нэр A3 формат дээр зурж явахдаа 4 мм-ээр хийж өгчээсэн бол одоо энэ дээр 8000 6600 их том хэмжээний зураг зурж байгаа учраас энийг 150 120 ч юм уу ингэж хийж өгнө. За текст мэдээж ISO-г авчна. За энэ өндөр нь за 120. Apply, close гэдэг 120 өндөртэй. Энэ налогийн өндөр бас 100 адилхан 120-аар авчиадаа 120. За fit дээр нэг чеклчин. Primary units хөл утгатай авна. За мөн үүн дээр
энэ lines гэдэг дээр одоо хүмүүс тохиргоо хийж өгнө. Яг уу гэхээр одоо хязгаарын шугамуд хоорондоо илүү гарч иж огтлолцох ёстой. Тэгэхээр нэг 60 дахиад энийг 60. За ингээ хартаа тэгэхээр ингэж илүү гарч ирж огтлцож байгаа гэсэн. Окей. 60-60-аар илүү гарч огтлолцсон. За буцаад modify гэдээ оръё. За энэ бид нар энэ дээр A3 дээр бол 1 мм-ийн зайтай бичээд байгаа шүү дээ. 1 мм болгоод. За одоо энэ дээр болохоор 30-ийн зайтай ч юм. ISO-г аваад окей. Close. За тэгээ хэмжээгээ тавиад эхлэе. За энэ дээр эндээс хэмжээ тавиа явчих та 3510 гэх. За энэ барилгын зураг дээр бол энэ 3 давхар хэмжээ тавьж байгаа. Хамгийн дотор талын хэмжээ маань болохоор одоо энэ хаалга байгаа талд 12-аас 16 мм энэ хаалга онголттой байх үнд гэж тооцоод. За тэгээд энэ хэмжээ хоорондоо бол 6-аас 8 мм-ийн зайтай байна. За энэ шугамын хэмжээг авъя. Эндээс за энэ хана энэ хүртэл. За ингээ ойролцоогоор харж байгаад хэвлэхэд хэд байх нь тийм ээ. Continue гэдгээ бид нар булангийн ус нэгтэн дээр юм хэмжээ авч зурсан байгаа. За энэ Enter. За дахиад эндээс энэ хооронд нөгөө хаалга онгоо нэгдэг нөхцлөөр арай урт татаж өгнө. Үргэлжлээд За дараагийн хэмжээ болохоор мөн энэ тэнхлэг хоорондын хэмжээ байгаа шүү дээ. Тэнхлэг хоорондох тэгээ оврын хэмжээ. За энэ хэмжээг тавья. Энэ тэнхлэгээс энэ хооронд. За үргэлжлүүлээд мөн энэ хүртэл гээд дуусгах нэ. За мөн дахиад оврын хэмжээ 8-тай. За одоо энэ дэр энэ 1200 гэдэг хэмжээ маань эсвэл энэ хооронд тасалж өгнө эсвэл энэ хэмжээ тавилтаа өөр тийш нь ингэ шилжүүлж өгнө. Тэнхлийн зурагтай давхцахгүй гэр. За энэ 300-ийн хувьд бол бас арай шахуу байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас зөөж өгнө. Энийг арч. За мөн бас нэг ингэ зөөж өгнө. За иймэрхүү маягаар хэмжээ тавилтуудаа гүйцээгээд хийнэз. За энэ дэр нэг тайлбар хэлэхэд энэ торигтой хэмжээ маань болохоор хэвтэй чиглэлд зүүнээсээ баруун тишээ тоо утгаар тоогоор. За энэ доороосоо дээшээ болохоор үсгээр тэмдэглэгээ хийж өгдөг баг. Үсгээр. За мөн энэ хэмжээний шугамнаас энэ тойрог хүртэл одоо хэвлэхэд
4 мм орчим байх ёстой. За бид нар формат дээр нэгийг харьцах нэг хэмжээгээр зурж байгаа учраас энэ маань мэдээж 4 мм-ээр тогтохгүй. Нэг 150 мм хавцаа. Энэ хоорондох зай 150. За тэгээд тэрнтэйгээ уялдуулаад энэ тойргийнхаа хэмжээг өөрснөө тохируулаад зурна биз. За тэгээд зурсан зураг мөн PDF файл болгоод явуулнаа. За ингээд зургаа ингээд томруулаа харсан чи одоо сая бид нэр энэ хэмжээний шугам дээр тохиргоон дээр алдаа хийсэн байна. Энэ бол цэгтэй тасалдсан зураас орсон байна. Үргэлжилсэн зураас байх ёстой. Энийгээ давхарга дээрээ солиод өгсөн байхад зургийн алдаа бол ингээд шууд засагдаа явнаа. Нэг талаас юм байна. За нөгөө талаас энэ тэнхлэгийн зураас маань одоо бүр томруулж ижил ингэж харагдчихэв. Одоо энэ тохиргоог хийхийн тулд за гарнаас line type гэж бичээд өгөх. За ингээд line type гэж бичээд өгөхөөр одоо энэ цэгтэй тасалдсан зураасаа сонгоод энийхээ scale-ийг өөрчилнө. За бид нар бол бага масштабтай зураг дээр нэг байхад хангалттай боловч за энэ том хэмжээний зурган дээр энийг 20-оор ч юм уу 30-аар ч юм уу ингээд аваад үзэх хэрэгтэй. За ингээ 20 авахд юм байна. За мөн line type гэж бичээд үз дахиад line гэж бичингүүд line type гээд ороод ирчих. За мөн дахиад 30 болгоод үзье 30. За ингээд 30 нь бол цааны харагдчих шүү дээ. За иймэрхүү тохиргоон дээр хийсэн алдаанууд бол зураг зурж дууссаны дараа ч гэсэн засах боломжтой. За ингээ өнөөдрийн хичээл дуслаа баяртай.